Монголын болон олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг нэгтгэсэн өвдөлтийн актем 2025 олон улсын арга хэмжээ энэ сарын 26-наас 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотно амжилттай зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээг холбооны бүгд найрамдах Герман улсын үйлдвэрлэгч Берлин Хеми Минарины компани санаачлагаар зохион байгуулж байгаа юм. Монгол улсын өнцөг булан бүрээс 300 гаруй эмч, 300 эмзүүч оролцсон өвдөлтийн оншилгоо эмчилгээний талаарх дэлхийд дахины туршлага нотлохоонд суурилсан шинэ арга зүйг хэлэлцэж байна. Монгол улсад гэмтэл үе мөчний өрөвсөл мэдрэл архаг өвчнөөс үүдэлтэй өвдөлт нэмэгдэж иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлж байгааг салбарын судалгаанууд харуулж байна. Сүүлийн жилүүдэд зөв онш тавих үр дүнтэй эмчилгээ хийх чадвах дутагдaltaй байгаа нь хурц өвдөлтөд архаг хэлбэрт шилжих эрсдлийг нэмэгдүүлж өвчтний хөдөлмөрийн чадвар, сэтгэл зүйн тогтвортой байдалд сүргээр нөлөөлж байгаа юм. Яг ямар өвдөлт вэ гэдгээс шалтгаалж өвчин намдах энэ хэрэглэнэ. Хурц өвдөлтийг цаг алдалгүй эмчлэх нь мэдрэгжилт үүсгэхээс сэргийлж архаг өвдөлт үүсэх эрсдлийг бууруулдаг юм а. Хурлын гол илтгэгчдийн нэг Итали улсын Пиза их сургуулийн профессор Агостино Вердис үе мөчний өвдөлтийн механизм өвдөлт намдах төрлийн эмийн үр нөлөө аюулгүй байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. Тэрээр хурц өвдөлтийг цаг алдалгүй эмчлэх нь мэдрэгжилт үүсгэхээс сэргийлж архаг өвдөлт үүсэх эрсдлийг бууруулдаг гэдгийг онцолсон юм а. Харин Монгол улсын талаас профессор Золгэрэл дерматологийн өвчлөлийн хандлага, ялангуяа нуруу үе мөчний өвдөлт нэмэгдэж байгаа шалтгаан онцлохоо тусламж үйлчилгээний нийт шаардлагыг танилцуулсан бол Тэд профессор Наранбат 2020-2025 онд гэмтлийн улмаас өвдөлттэй иргэдийн тоо 1.5 дахин өсч 222 мянган хүн эмнэлгийн тусламж авч байгааг дурдан олон талт эмчилгээний арга барил нэвтрүүлэх нь чухал болохыг онцолсон юм а.